Юу яцхан залуусаа энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа та бүхэнд маш их баяртай байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт ч их юм боллоо доо их ч олон хүмүүс өөрсдийнхөө жинхэнэ нүрийг бол таниуллаа. 2024 оны 6 сар бол бусад саруудаас ялгаатай нь энэ сар бол мэдээж та бүхний мэдж байгаачлан сонгуулийн сар. Тийм ч учраас зах зээл бол бусад энгийн байдаг шиг үеэсээ бол тийс ондоо байгаа. За хэдүүлээ шууд эхний мэдээлэлд орцгоё. Хэдүүлээ аль эртний базаанаас хойш секс цагаан богдыг ардын намд худалдагдсан аль эсвэл худалдагдаагүй гэдэг маш олон таамагуудыг өгж исэн. Харин өнгөрсөн 7 хоногт энэ бүхний хариулт нь тодорхой болчих шиг боллоо. Секс цагаан богд өөрийн Facebook пэйж дээр нэг иймэрхүү бичлэгийг оруулсан. Бүгдээрээ сайн байцгаана уу? Би өмнөх мэдгдэл дээр нэг хэлжсэн шүү дээ. Ил тод байцгаая гэдэг. Би аныг дэмжиж гин, би маныг дэмжиж гин, би энэ хүнийг дэмжиж гин гэдэг. Бид нар тийм эрх нь байгаа шүү дээ. Хүссэн хүнийг дэмжих, хүссэн хүнээ сонгох. Тэгээ би энэ сонгуулаар Монгол Ардын намаас ерөнхий сайд оюун эрднийг дэмжиж байгаа. Тэгээ дэмжихсэн шалтгаан нь юу гэхээр би дэмжихээс өмнө тухайн хүний номнуудыг уншаад тэгээ дээрс нь хийсэн ажлуудтай бодитоор танилцаад тэг яг миний итгэл бишэлзэл тогтож байгаа байхгүй. Тэгээ энэ үнийг дэмжих зөв юм байна. Тэнгүүд хүмүүс өөдөөс нэг юм ярьж та. За 8 жил ман засгалчлаа тий. Тэгээ 8 жил ман засгалаад бидний амьдрал дээрцсэнгүй, сайжирсангүй гэх. Тэгээ энэ дээр харах юм бол одоо энэ утаа төгжрэлч байд юм уу? Эдгээр асуудлууд өөрсдөө 30 жилийн өмнөх асуудал байхгүй. Тэр анхнаасаа менежмент буруу явсан, тэнд авилгачд байсан. Тэгээд энэ 30 жил энэ асуудалтай байсан учраас энэний одоо үр шим нь одоо гарч ирж байгаа гэсэн. Тэгээ харах юм бол яг сүүлийн 3 жилийн хугацаанд ерөнхий сайд авилгачтай тэмцлээ, бодитоор яг авилгачдын нэрийг зарлалаа, тоотой баримттай зарлалаа. Дахиж юу гэдгийг сангаас зээлэх боломжгүй болголоо. Тэгээ улс төрчдийг улсын хурлын гишүүдийн хүчийг бууруулсан бодит хууль батлалаа. Тэгээ цэцэрлэгийн суглааг хаалсан байдаг ч юм уу 285 цэцэрлэг бодитоор барьсан байгаа байхгүй. Тэгээ 3 жилийн дотор энэ өмнөх 30 жилийн ялзарлыг ингэж хурдан засна гэж боломж байхгүй. Тэгээ энэ богино хугацаанд ямар ч ажил хийсэн гэдгийг бодит учраас би энийг дэмжиж байгаа. Тэгээ цаашдаа бас ийм юмнууд яриа явна. Yes. За мэдээж ингэж ярьж байгаа үнийг бол худалдагдаагүй гэж хэлэхэд бол маш хэцүү санагдчих байна. Яг энэ үйл явдалтай холбоотойгоор нэгэн хошин зураг зурдаг хүнийг иймэрхүү зураг зурсан байна. Үүгээр зогсоогүй зарим нэгэн рэперүүд бас өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж эхэлсэн. Тухайлх юм бол секс цагаан богдын нэг иймэрхүү жиргээ байсан. Хүн бүрөө санаа бодлоо чөлөөтөө илэрхийлэх хэрэгтэй. Энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаар үл харгалзан амаар бичгээр эсвэл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсвэл өөрийн сонгосон бусад аргаар ирж хайж хүлээн авах түгээх эрх чөлөө багтана. За нэг иймэрхүү жиргээ юусэн. За үүн дээр нь бол рэпер мэгцахгүй. Наад эрхийн чин боомлж байгаа хүнийг болон системийг дэмжинэ гэдэг чинь чи өөрөө хэлж байгаа үнийхээ эсрэг зогсож байгаатай ялгаагүй юм шүү. Секс цагаан богд ардын нам дуурсан болгоныг дугдайлгаж байгааг чи магадгүй харж чадахгүй байгаа бах л да. Бикетлина та нар ч тэгээд нээх зовох биш дээ. Тайланд аваа шаачх нь өстэй хаа. Мань тэгсэн чинь жил мөнгө цуглуулж иж хилиндээс алхах юм доо. Энтергээд уйлаа шахах. Болондоо бүтэндээ заваануудаа би та нарыг бүгдийг чинь харсан шүү. Яаж ийж ин те одоо ингэж нүдэ угаамаар байна. Энэ муухай сонгуул энтер нь хурдан дуусаасай буцаад хэвийн болохоро намар өвлөөс юу болохоо мэдж байгаа үсттэй. Зарим хүний стори амьдрал тэр амар өөр болж штэ. Гоё штэ. Манийга хаяа хоолн даачаарай хаха гэсэн байгаа. Мабирант хялар лалар гээд байдгийм да хаха. Пакреп хамгаалалтгүй кекс боллоо доо яана хаха. За энэ мэтчлэн рэперүүд өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлж байх зур рэпер 200 бас нэг тийм хачиргалтай стори хийсэн байгаа. Хаха мунхаг стандар яана одоо бүгдээрээ насаараа сонсож өссөн домог ахнар лууга ингэж чадах юм болов. Нүүрэн дээрээ таарад цэг баг лайн ап дээр нь зоогдсон байж ин да. За нэг иймэрхүү. За энэ сториг яг хэнд зориулж хийсэн хэнийг мунхаг гэдэг юм те. Хэнийг ингэж одоо насаараа сонссон рэпер луг ингэж чадахгүй. За энэ нь бас одоо эзэн одоо тодорхой бус байна тийм үү. За харин үүнийг над руу үргэлж мэдээлэл илгээдэг манай сувгийн нэгэн үзэгч таамаглахдаа рэпер 200 саяхан цацагдсан секс цагаан богдын альбомонд нь орсон байсан тийм үү. Харин түүний яриад байгаа домог ахнар гэдэг нь бол рэпер Цантыг хэлж байгаа бох. За рэпер Цант бол 2020 онд бол сонгуулийн ажилд явсан. Харин одоо болох гэж байгаа рэпер Цантын тоглолтын лайн ап дээр бол рэпер Мабирант байгаа. За энэ бүхнээс нь харахад бол рэпер 200 нэр хэнийг хэлээд байна вэ гэхээр рэпер Мабирантыг хэлж явах хэрэгэд бол өндөр магадaltaй байна тийм үү. За үүний хажуугаар мөн Монголын хамгийн өндөр үзүүлэлттэй контентуудын нэг Баажи Ялалт хэмээх хоёр залуу бол мөн худалдагдсан байгаа. Баажи Ялалт хэмээх влогны оронд social podcast хэмээх контентыг бол хийж эхэлсэн байгаа. Эхний дугаараас энэ бүх зүйл бол ойлгомжтой байсан. Шууд хотын дарга Нямбатрыг оруулсан. Уг нэвтрүүлгийг үзэж байхад бол угаасаа л тавилттай гэмээр бол маш олон үйл хөдлөл болоод маш олон
яриануд гарч исэн. Үүгээрээ зогсоогүй маш ойрын их сурвалжийн мэдээллүүд бол над дээр үргэлж ирж байгаа. Энэ нь ямар мэдээлэл вэ гэхээр эдгээр подкастыг хийж байгаа хоёр залуу бол нэг мөсөн юм хийсэн, амьдралынхаа мөнхийг хийсэн. За үүгээрч зогсохгүй нэг дугаарт нь орох ханшин 50 сая төгрөг. Бичлэгийг нь үзэж байгаад харагдаж байгаа ивент итгэгчүүд залуусаа эдгээр нь бол зүгээр л өнгөлн далталт эднэрт ивент итгэгч ямар ч мөнгө хэрэггүй, тэр жоохон мөнгө нь огт хэрэггүй. Энэ сонгуулийн магадгүй хамгийн өндөр ханштай хамгийн их мөнгө хийж байгаа хүмүүс нь бол баажи ялалт гэх. За мэдээж надаар хэлүүлэхгүй энэ бүхний хор уршгийг бол та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ энэ бүхнийг нь олж хэлсэн хүн бол рэпер Гинжин байгаа. Гинжин болон Mrs. Эмнэр саяхан Санжаас подкастт нэг иймэрхүү зүйлсийг бол ярьсан. Түр хүлээгээрээ залуусаа өнөөдрийн ариун цагаан шудраг базаанд маань Pizza Hut-ын My Box бүтээгдэхүүнийг онцолж байна. Миний юм бол миний юм гэдэг хүмүүс наашаа ойртойроо. Зөвхөн өөртөө зориулах My Box багцаа ердөө 15,000 төгрөгөөр худалдан аваарай. Багцад 6 инчийн мини пицца, нагет, шарсан төмөс зэрэг багтаж байгаа. Яг одоо 75, 55, 55, 55 руу залгаад хүссэн газар руугаа хургуулээд аваарай. Тийм ээ, энэ бол ариун цагаан хөдөлмөрийг дэмжигч Pizza Hut. Энэ сонгуул Монгол дээр жоохон бардам байд юм аа. Яагаад байгаа чи яагаад сонирн болоод байгаа. Тэгээд тийм учраас цаашдаа ч гэсэн тиймэрэ байх болно. Бит хоёроо одоо нэр цэвэр те нүүр цэвэр яагаад гэвэл эн чин зүгээр ингэж нэг хідэн төгрөг аваад тоглож хаях тийм тоглоом биш байхгүй те чи өчнөө сая хүний ирээдүй өчнөө сая хүүхдийн хөөрхөн хүүхдийн одоо ирээдүй яригдж байгаа болохоос биш миний нэг 2 өрөө байр тэднэрээр ахуулах асуудал биш байхгүй юу. Тийм учраас ер нь бусад бас энэ сонгол Монголоор ажиллаж мөнгө олдог те ер нь тэр бие үнэлэгчдийг одоо болчооч гэж хэлмээр байна. Тэгтээ бас нэг юм хэлгээд одоо яг нөгөө би яг дээр юунд төлөө хэлчихсэн юм аа нэг өөрийнхөө улс төрийн одоо нөгөө үзэл бодлоо ерөөсөө илэрхийлэх боломжгүй болчиход одоо нэг илэрхийлэхээр шууд худалдагдсан за чи болоо гэдэг ингээ автоматар шууд гэж хүлээж аваад байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүсийг бас ингээд одоо жоохон би бинтээ цензуртай хандаа. Одоо үнэхээр ингээд яг мөнгө аваад ажиллаж байгаа хүмүүс бол угаасаа хандашгүй байдаг. Тэгээгүй тэр дунд чинь бас яг одоо яг ингээд шин сэтгэлээсээ дэмжиж байгаа хүнээ бас хүн чи иргэн юм чин эрх чөлөөтэйгээр бас илэрхийлж болно. Тэгэхээр жоохон цензуртэй байгаад ингээд үдэ нээцгээ гэж бас хэлмээр байна. Тэг ер нь бол айгүй их тэгж орж ирдэг. Ер нь өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх тийм бүр ингээд одоо өрөө байхгүй болцсон гэх юм уу? Одоо нэг сонгуультай холбоотой юм дуурхаар л одоо ер нь ингээд чичлүүлээд байгаа шүү дээ. Гүг мөнгө авцснаас гадна ер нь зүгээр чичлүүлээд байгаа байхгүй тий. Тийм. Ерөөсөө нэг үзэл бодлоо илж болохгүй. Сонгуультай холбоотой ерөөсөө эсвүсэг хийсэн ч ингээд чичлээд байгаа байхгүй. Бүр хэнийг ч сонгох ёсгүй юм шиг. Тийм айгуу жоо. Тэр бас тэр бол бас зарим нь бол үнэхээр тэгж чичлээд байгаа хүмүүс байгаа. Зарим нь бол бүр бас явуулахтай л хүмүүс байгаа. Албаар тэгж юм яриулахгүй тулд ингэж худлаа юм троллууд гэдэг үлээ те троллууд бэлтцсэн дугурангууд шууд худлаа чи мөнгө авсан байна гэж дайруулах гэж тийм айран бэлтцсэн ч бас хүмүүсүүд байгаа. Ер нь бол эднэр бол бас л те амар яаж байгаа штэ тарих угааж байгаа эднэр амар тэртэл дээр муу тал дээр тарих нь бүр амар одоо хөгжцсэн амар сэтгэж байгаа те бид нар хизээж бодоогүй төсөөлөөгүй зүудлэжгүй аргуудыг бодоод олцсон явж байгаа штэ. Тийм учраас хэдүүлээ тэгэл одоо хэрсүүл байх цаг нь болжээ. За мэдээж энэ нэрээс сонсоход бол би яагаад рэпер Гинжинд респект өгдөг түүнийг хүндэлдэг гэдэг бас нэг шалтгаан нь бол энэ байгаа. Гинжин болон Mrs. M хоёрын хувьд сонгуулаар ардын анд ажиллах юм бол баачи ялалтаас бас дутхгүй мөнгөн дүн бас яригдах бизээ. Гэхдээ тэр хоёрын хувьд энэ бохир замыг бол сонгосонгүй өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бол энэ зам бас тоглолтоо хийх гэж байгаа. Залуусаа хин нэгэнд худалдагдсан болоод хин нэгнээс мөнгө авсан суртал ухуулга хийгч энэ бүх хүмүүсийг cancel culture хийж үзэхэ болчих сонсгоо болж харин ариун цагаан хөдөлмөрөөрөө хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг сайн дэмждэг болоорой залуусаа. Сонгуул болоход ахаад тодорхой хэмжээний цаг хугацаа байгаа. Тийм ч учраас энэ хугацаанд ямар нэгэн байдлаар Монгол ардын намд худалдагдсан урлаг соёлын болоод рэпрүүдтэй тэр бүх хүмүүсийн мэдээлэл болоод хийсэн үйлдэл ярьсан яриаг нь та бүхэн над руу мэдээлэл болгож илгээгээрэй. Би өөрийнхөө базаандаа ашиглах болно. Ер нь бол надад олон дайсантай болох нэг тийм чухал биш. Харин надад улс орны маань ирээдүй маань чухал байна. Хэрэг танд бичлэг маань таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Энэ удаагийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Subscribe дарахаа бүү мартаарай. Suck out. Баярлалаа үзэгчтэй.